Монгол Ардын хувьсгалт намын дарга баяр ерөнхий сайд болсон даруйда олон зүйлийг төвлөршүүлэхээр амласан боловч амьдрал дээр нэгэн ч хэрэгжсэнгүй. Сонгуул маань өнөөдөр сонгогчдыг худалдан авах, архитуулах улаан цаам логор боллоо. Түүний төвлөршүүлэхээр амласан сонгуулийн төвлөршил хэрхэн явагдаж байгааг ганцхан жишээн дээр харцгаая. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын албыг хашдаг Чайжиг сүрэнгэгч этгээд 2008 оны өглөөс хойш Увс аймгийн сонгогчдыг татахын тулд мөнгийг баруун солгоогүй цацаж ил шуудаар тараах болжээ. Нэг талаасаа сонгогчдыг хөндлөхгүй байна. Нөгөө талаас сонгогчдыг худалдаж авч байна. Тийм учраас бол мөнгөөр гарч ирэх мөнгөөр 2008 оны сонгуульд сонгогдох гэж байгаа юм хүмүүс бол эргээд ард түмэн та бүхнийг бол худалдахад хамгийн амархан, хамгийн найдваргүй хүмүүсээ гэж бид эргээд үзэж байна. Чамд ямар хамаатай? Хамаатай. Яа хамаагүй дээ. Хараа. Шойчтэй ч юм уу. Бичсэн шүү дээ. Өгөлөхгүй бэр таана гэж. Өгөлдөө. Өгчлээ. Чам руу тамаагүй. Бичлэг хийж байгаа. Чам руу тамаагүй. Бичээ алгуурд даасан дарга энэ хүмүүстэй мөнгө өгөлдөө. Энэ бичээ. Чи зүгээр. Мөнгө өгөлдөө энэ хүмүүс даасан дарга. Энэ хүмүүс огрож болохгүй чи бичээ байж. Бичээ байж. Би өгч. Би өгч байгаа. Аваа шүү дээ. Энэ хүмүүс би юм аа болчих. Яг болж яах. Бид авчихсан шүү дээ. Аваагүй. Аваа. Бичээгүй шүү дээ. Авцаа. Мөнгө өгөө. Өгчтэй. Юу таанал болчихсоо заяа. Ардманад өгөө юу? Өгөө юу таанаас. Аа даа. Буйцаа яг нэг өгчлээ гэж. Тэгээд дараа авчихсан. Бид ч намрын ингэж ингэж яасан. Авахлаа сайхан ч эргээд ингэж байгаа муу байна. Сайхан өгдөг байна. Сайхан өгдөг байх гэж юу гэсэн юм. Орон саяг яаж өгсөн бэ? Орон саяг яаж өгсөн? Харин чи? Яаж өгсөн? Яаж өгсөн бэ? Өгсөн нь одоо 3 жил хийдэг юм байна. Их юм дээр дандаа юм өгчих юм чинь саваа ингэж байна. Тамара. Тамара. Активистээс олж байж болоод яваач. Би бас активист. Чи болчих. Ингээд чимэргүй байж. Самаа. Сонсохгүй чи хараа. Самаа. Тасаага очоо. Самаа. Ингээд. Самаа. Самаа. Тань маа тавстай үгдэргээд очиж. Самаа. Гараачи. За чигээр авч дээрээ. Машина. Мөнгө авахгүй. Чихрээ. Би авахгүй. Мөнгө авах болоогүй. Ямар ч хөрөнгөлөг нь өөрөө цацж байгаа юм. Ямар энэ муухай юм байна. Нэг талаас сонгуулийн тойрогт мөнгө бэлэг цацах хуралдаа нь нэр дэвшигчээс асар их хэмжээний санхүүжилт шаардлагуулсан. Нөгөө талаас төр дөөрийн сонирхлоо шургуулах бизнес бүлэглэлийн оролдлого, зарим гадаад орны сонирхлыг илэрхийлсэн хэмжээгүй их мөнгө хоёрын уулзуур нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнол тор уршиг тарихын эрмэгт бид тулж ирээд байна. Ийм эрэ царай алдсан 8 санал худалдан авалт явагдаж байхад шударгын дүр эсгэж ганц нэг самбар босгосон хүнтэй заргалтан гэж занл хийлэн суудаг сонгуулийн ерөнхий хорооны дарга Батулга юу харж ямар ажил хийж өдөр цагийг өнгөрөөн нүдэн балаа суунан бэ. За энэ бол одоо юм байлгуулшгүй тэр дундаа одоо их эзэн Чингис Цаяатай Монголын ард түмэнд Монгол түмэнд бол одоо байлгуулшгүй юм зүйл юм аа. Тийм учраас одоо энэ жилийн сонгуулийг манай улс төрийн намайг онцгой анхааралтай хандаж Монгол улсын одоо төр ёсны олон зууны уламжлалаа бодож харилцан биеийн хүндэтгэж шударга сайхан ёс зүйтэй өрсөлдөх зүйтэй байна. Хууль мөрдүүлэн сахиулах үүргээ биелүүлээч. Энэ удаагийн сонгуульд бид хууль тогтоомжийг сахиж шударгаар оролцсноо гэж бодож байна. Бэлгэсэлд хахуул санал худалдан авах оролдгоудаас болж сонгуулийн шударга зарчим алдагдаж иргэдийн чөлөөт ухаалаг сонголт хийх боломж хаагдж байна. Бусдын ямиг зүгээр авч болдгоо дүрмийг жирийн иргэдийн дийлэнхэн зөнгөөрөө дагдаг гэсэн судалгаа байдаг. Монгол Ардын хувьсгалт намын дарга баярын мөрөөдөж асан 5 төвлөршлийн нэг ингэж хэрэгжиж байгаа юм уу? Өнгөн дээр уран гой үгээр сүржин том амлалт уриалгууд гаргах хэрнээ түүнийгээ биелүүлэх, хэрэгжүүлэх талаар юу ч боддоггүй, хөдөлдөггүй жишээ энэ биш үү?
Монгол Ардын хувьсгалт нам улсын хурлын сонгуулийг мөнгө тарах уралдаан болгохоор бэлтгэж байгаагийн ганц жишээ Увс аймагт явагдаж эхэллээ. Авсан баярлдаг байхгүй, аваад өмддөг байхгүй. Юу тийм статистик санагдав. Сонгуулиар тусалсан хүмүүсийн ачийг дараа заавал хариулах, гаргасан зардлаа ямар нэгэн аргаар нөхөх чиглэлээр зайлшгүй бодох хөдлөх зам руу тэднийг түлхтгийг бид мэднэ. Сонгуул шудраг явж чадаагүй. Монгол Ардын хувьсгалт нам хүмүүст 20 мянган төгрөг тараасан. Мөнгө өгч санал авахаас өөрөөр сонгогчдын итгэлийг хүлээж чадхаа байжээ. Ер нь бол сонгогчдын саналыг мөнгө болон эд материалаар худалдаж авч байгаа хүмүүс бол сонгогдсныхаа дараа бол энэ зарсан зарлага хэд дахин нөхөж авна гэдэг ийм найдвартай ийм итгэлтэйгээр л хийж байгаа. Тэгээд энэ бохир мөнгөө дахиж хэд дахин нугалж авна. Ингээд та бидний амьдрал бол улам дороотно одоогийн байгаагаас 10 20 дахин дороотно ийм имийг л ёрлж байгаа бахтаа л гэж би бодож байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын албан тушаал төрийн алба яалтчгүй мөн. Түш эрчим хүчний сайд бол төрийн төлөөлөл бас мөн. Хуулийг хэлбэрлэлтгүй дагаж, мөрдөж, алхам тутамдаа биелүүлж явах учиртай төрийн өндөр албан тушаалтан ийхүү зоргоороо аашилж байгааг юу гэж ойлгох вэ? Нийгмийн толь сонин 5 сарын 22. Увс аймгийн иргэн Дүгэр сүрэнгийн ил захидал. Эрхэм ерөнхийлөгч таны амар мэндийг ирж Увсын хязгаар ховд голын хөвөнөөс энэхүү ил захидлыг бичиж байна. Та шудраг сонгуул хий гэж уриалаад байдаг. Таны шадар туслах цоожил сүрэн таны хэлснээр өнгө мөнгөөр биднийг хуурч, арх дарсаар ухаан нийгмийг самууруулж, элдв аргаар бидний саналыг хулгайлахаар бусрамг үйлдэл хийгээд яваад байгааг ердөө ухаарч ойлгохоо боллоо. Цоожил сүрэн би Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшин. Энэ бол баттай. Надыг ерөнхийлөгч Монгол Ардын хувьсгалт нам дэмжиж байгаа гэд хүн бүрт 10,000 төгрөг, хүүхэд бүрт 1000 төгрөг, нийтдээ 10 сая төгрөг тараалаа. Бараг 1 тэрбум төгрөг тараагаад байна. Та гарын бэлтээ гэхээсээ гавлын тэнхээтэйг нь сонгоорой гэсэн. Гэтэл гарын бэлтээ, гавлын тэнхээгүй цоожил сүрэн шиг таны хэлснээр ашиг сонирхлын зөрчилтөө улсын эрх ашигаас хувийн эрх ашигыг өртөл болгосон шадар туслахаа та манай нутаг руу юунд илгээн вэ? Төрийн байгууллагын доод дунд дээд шатанд ард түмнээсээ элдв шан харамж горддог. Хэрэгтэй хэрэггүй элдв дүрм заавраар дарамтлагдаг. Чирэгдүүлдэг. Тэндээс авилгын сүлжээ босгодог. Татвараас олсон орлогоо өөрсдөө зарцуулан тансагдаг явдал хавтгаарч байна. Төрийн албыг мөнгөөр худалдан аваад амтарчихсан этгээдүүд одоо хууль тогтоох дээд байгууллагын судал руу мөнгө атган мярааж байна. Төрийн албыг худалдан авах ажиллагаанд төрийн цагдааг ашиглах нь баярын яриад байгаа төгөлдршил юм байх та. Эдэнд хүлээлгэх хуулийн хариуцлага, ёс зүйн хариуцлага гэж байна уу? Эрхэм сонгуулийн ерөнхий хорооны дарга Батулгаа, Монгол Ардын хувьсгалт намын дарга Баяраа. Та бүхэн хэдий болтол аман дээрээ хууль дүрм мөрдөхийн чухлыг шагширч, ачир дээрээ хууль завхруулагчдыг өөгшүүлж суух юм бэ? Эдгээр асуултанд нэн даруй хариулт өгч, хууль ёсыг уландаа гიშгэгчдтэй хариуцлага тооцохыг сонгогч олон шаардаж байна. Сэдмэнг өгдөг нэ. Өгч нэг. Оник хүнд одоо 10,000 төгрөг. Хэдгөрөн асууд 1000 төгрөг өгч байгаа юм шиг байна. Тэгэхгүй ийм өгдөө шүү дээ. Гүү гэхлээ. Хусал нуус. Өгч байгаа. 10,000 төгрөг. Авчлаа. 10,000 төгрөг авлаа. Шадар зэрэгс нь ондоо хэлсэн та нар оюунлаг хүмүүс та нар. Юм ойлгоцоор гэж. Сонгуулийн тухай хуулинд ямар нэгэн хэмжээгээр энэ бэлэгсэл тарах, сонгогчдын саналыг худалдаж авах тухай залт байхгүй. Гэхдээ эрүүгийн хуулинд байна. Эрүүгийн хуулиар бол энэ бүх бэлэгсэл тарааж байгаа нууц далд сурчилгаа хийж байгаа. Далд сурчилгаагаа ингээд янз бүрийн хэлбэрээр ялангуяа хууль бус хэлбэрээр хийгээд байгаа. Ийм нөхдүүдийг бол эрүүгийн хуулиар одоо шийдэх ёстой.